За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэнд хэн сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний унших зохиол бол Цэцгээ Баасан жав хэмээх сайхан бүсгүйн зохиосон Амьдралын утга хэмээх өгүүлгийг та бүхэндээ хүргэх гэж байна. Зохиолч Цэцгээ Баасан жав. Зохиолыг уншсан Цэдэн Содномын Зол жаргал. Амьдралын утга. Хэдийнэ намрын дунд сар гарсан ч налгар шар өдрүүд үргэлжилж энэ намар илүү сартай дааж тэрүү нарлаг сайхан өдрүүд хөвөрсөөр хамар хашааны хорлоо хажид хоёр үе тэнгийн жар гарч яваа хаждын нөхөр 70 гаруй настай хөгшчүүд. Насны залууд хаждын нөхөрд орж байлдагчаас хурандаа хүртлээ цэргийн газарт алба хааж эхнэр хажид нь цэргийн одлын үйлдвэрт насаараа ажилсан ажээ. 5 сайхан хүүхэд өсгөж бойжуулан эдүүгээ бүгд өргөх гэр тусгаарлан гарчээ. Цэргээс эрт халагдсан бэлтгэл хурандаа маань зүгээр суусангүй хийж болох ажил бүхнийг 60 хүртлээ хийжээ. Эхнэрээ тэтгэврт сууснаас хойш жилдээ нэг амралт цовлол тавьчихна. Ашсэнараа нэг хэсэг харсан ч аав ээжээ ядарчихна гэд хүүхдүүд нь дор дороо хүүхдээ яашил цэцэрлэгт өгөх болсноор хоёр хөгшин хашаа хороондоо мод бут ногоо тарьж өөртөө ажилтай болцгоо. Хаа нэг хэн чим хүүхэд харуулчих бол бибинээ зэмлэж сүйд болцгооно. Харин хилэнгийн дунд охин хоёр хүүхдээ хаяа авчирж өгч харуулахдаа за тэгэд битгий хүн хавлцоорой. Ээж ч яах вэ хүүхдэд дуртай хүн. Аавал хажууж ожиг болохоор нөгөө хэдтэй хэлчихнэ. Тэгээд нөгөө хэд нь сүржигнэн шүү. Яршиг зүгээр. Та хоёроос хөгшөө улсууд 4-5-аар начцээгээ бишгүүл харж яндаг гэж ирээдэл дуугүй орхихгүй үг хайна. Баруун хашааны хөрш хорлоо анх 10 гаруй жилийн өмнөөс орж гарах болсон хөгшин цайлхан цагаан сэтгэлтэй аман сардуу үнэн өвгтэй шудраг нэгэн. Хорлоо нэг хүргнийхтэйгээ айл. Урт ягаан байшинд хүргнийх нь жижиг цагаан байшин хорлоогийнх. Хашаа хороонд цэмцгэр гэж жигтэйхэн. Хүргнийх нь 4 хүүхэдтэйж ганц чихрийн цаас шүтнэсний мод хашаанд нь харагдахгүй. Бас л мод бод цэцэг тарсан ажилсаг хүмүүс. Өнөөдөр амралтын өдөр болохоор хажид хорлоо хоёр маань дундаа 5 данхтай сүү болсон уураг шаргал цайгаар бибинээ шахан хол ойрын ховж бадаж суугаан энэ. Дээрийн авгай хүүхний ярианд оролцдоггүй дорж өвгөн мод бутаа усалчгаад хашаандах хэдний шоргоолсны үүрэндээ талах чихрийн өрөмгөө хайж өгчхөөд дорн бужигнаа зөөчгийг нь өхөөрдөн бас тэр бяцхан амтын ажилсхийг бишрэн харжсан. Өвгөн ингэж суух их дуртай. Тэр өчөөхөн амтад яахан ингэж зогсолтгүй гүйлдэж бас өөрөөсөө хэд дахин ч гэлээ ачаа үүрдэг гэж сонссондоо ингэж л амьдардаг юм байх та гэж бодно. Хэрэв хүмүүр ингэж ажиллаж чадвал мөн чихэн бүтээндээ сүүлийн өд шоргоолсноос дор хүмүүс олшрох төлөвтэй шүү гэж эмзэглэх сэтгэл төрнө. Хорлоог 40 хүрэх наснд нь нөхөр нь охинтой нөрхөөд залуу бүсгүй дагаад явчихсан гэдэг. Хорлоо ганц охиноо бодоод хүнтэй гэрлэлгүй охиноо өсгөж нөхөрт гаргаад үр ачаа үзээ цууж байгаа мундаг эмэгтэй. Ажлын өдөр аав ээжийг нь нэрэнгүүт хажид дээрээ орж ирнэ. Хаждагч орж ирэх багцааг андахгүй цайгаа уудалсаар өгтөн. Хөлсөө гартал цайлж, амаа эцтэл ярилцаж инээлцээр хууж хөөрж, өр хүүхдээ магтаж нэг, шүүмжилж нэг үзнэ. Ашцын нарынхаа хөвгтөө явдлаас ярьж, нулимсаа гартал инээн. Заримдаа уйлдал болсон юмаа дахин ярьж, сая л сонсож байгаа юм шиг хөхрөлдөж гарна. Тэр хоёрын ховж өвний гол эзэн зүүн хашааных нь хөрш. Дөнгөж 40 гарч яваа ирэм 2 3 балчир хүүхэд 14-тэй нэг хүүтэй айл. Хизээч юм хашааных нь хаалга санжигнаад хаахтгаа болсон гэрээх нь хаалгач дэлгээтэй. Хашаан дотор нь насархай 5 хант бүслүүрэн сулраад уншчихсан гэлгар цаас навсарсан дээвэр туурган салхинд нааш цааш хийсэн. Хавраас өдөө хүртэл ядаж бүслүүрээ чангалсангүй хөгшдийн одооны хүүхдүүд гэдэг ярианы гол сэдэв тэдний хэл болно. Залхуугийн гадан түлшгүй залгидгийн гэрт хоолгүй гихчээр хэдэн хүүхэд яаж шүү өвлийг давдаг юм болдоо гэж хөгшөд өрөвдөцгөөн. Нэгэн амралтын өдөр өвгөн хашаандаа хийдгээ хийж хажид борцтой бодоотой цайгаа чанан хорлоодоо уцаар эртгэн орж ирэхээ гөрөв.
Ийхүү цайж бэлэн болж дорж хорлоо хоёрч орж ирэв. Цайж дуусаад аяг тавгаа цэвэрлэж байтал хорлоо. Хажид минь ойрд зүүн хашааны хэдийг бодоод бүр сэтгэл өвдөд байх юм. Өчигдөр орой 5-тай 3-тай хоёрыгоо манай руу гурил гуйлгаад явуулсан байгаа юм да. Би жаалж уулын бэлдээд хүүхдүүдийг нь дагуулад гэрт оруулж өгөөд эцэг эхийг нь жаал өглөж загналаа. Тэд ямар тоох штэ. Ядаж гэр орноо засч онгорхоо цойрхоогоо нөхдөг байгаа да. Арай дэндүү юм. Тэгээд цайхаа олж хоолой руу орохоо боллоо. Тэр нялхаантад нүдэнд харагдаад байх юм аа. Хорлоо минь дээ. Чи ч мөн ч сайхан сэтгэлтэй хүн шүү. Цай маань таалагдсангүй юм байх таа л гэж бодлоо штий. Яалаа гэж дээ хөө. Ийм сайхан цайг юу гэж голох вүлээ? Алдас болно. Тэдний байж байгаа царай удахгүй хүүтнээс рүү орно. Муу сайн хүүхдүүд нь яандаа гэдэл. Нэрэл тийм дээ. Манад өрдөө орж ирдэггүй юм. Хавар эхнэртэй тааралдаад гэртээ оруулж цай уулгаж танилцсан. Түүнээс хойш байсгээд л гурил буудаа давсгэд гуйхгүй юм байхгүй хөөрхийс. Манай хэд залхуу улсыг өөгшүүллээ. Залуул хүмүүс байна лээ штэ. Ажил хийж өөр хүүхдэд тэжээх хэрэгтэй үсттэй. Улс хүүхдийн мөнгө хүнсний карт өгдөг. Та гуйсан юмыг нүгнэ. Тэгээд өнөө маргаашаа торгоогоо сурчж байгаа. Гүй тэр гэр орнд хариугүй нуурлаа штэ. Засчиж болдоггүй юм уу? Тийм далхуу улсыг битгий өөгшүүлээд бай ээж минь гэцгээх юм уу? Би тэдний хэлдэг зөв гэж үздэгч хүүхдүүдийг нь өргөдөөд байх юм уу хажид минь? Гэхэд огт яриад оролцдоггүй дорж юу болсон юм анхааралтай чагнаж сууснаа. Тэр хүүхэнд нөхөр байдаггүй юм уу? Гэж асуув. Нөхөртэй юм бэлээ. Намайг ороход л орон дээрээ буруу хараад хэвтэж байдгийг. Эхнэр нь нөхрөө өвчтэй энтер гэж юм яриаггүй дээ. Гэж хорлоог хэлгээд дорж. За ер нь та хоёр өдөр болгон л тэдний тухай ярьцгаах юм. Одоо бүр өөрхөө хүчигээ өмнөөс нь зовоод зарим нь бүр хоол цайнаас ааж гарах нь. Биднийг ингэж ярьлаа гэд тэд засарчихгүй нь мэдээж. Тэр гэрийн эзэг хариуцлагагүй нөхөртөө нэг уулзаад үзье байз. Та хоёр юухан хийх юм бэлтч. Тун чарчаагүй итгээд байх шиг байна. Гэж цэргийн хүний зангаар бид хоёрыг командлахан тэр. Энэ үед зүүн айлд өдөр тутмын хэрүүл хөвөрч эхнэр нь гих хөхтөлөнгөө онжуулсан эмэгтэй. Аливээ чи уус нурууч нь хугарч хаагүй бол бас л доо. Хүүтэн сэрүү орох нь гэр орноо зарч бариач. Ой чиддэг чимээх байна. Өнгөрсөн жил ямар их цутрлаа та. Энэ муу хэдийг хөлдөөх шахсан. Мөнх юм өвөл зөнгөө тэрэг түрээд игцэж ядарсан ч гэж ихтэйхэн. Хүү юм бол ойлгомоор доо. Гэж өдөр болгоны жижүүрийн өгсөө хэллээ. За өглөөнөөс хараа боллол өгүүлчих юм. Чигшууга дамраахаа боллоо. Бас тэр нэг авгаа юухэн хийхээ оруулж ирээдэл чалчиж явах боллоо. Та хоёр тийм сүрхий юм бол наад навсгар савсгараа нийлээд ойчхооч. Үгүй чамд ер нь ичих булчирхаа алуу. Хорлоогч сайхан сэтгэлтэйдэл манайхаар өмд өгж байгаа. Бид авах ёстой юу? Бидний ээж ихчүү. Танайхан биднийг харж үздэг билүү? Хамрааж сухуулгадгүй үсттэй. Бас ичихгүй юм өгөөд гарангуут нь л ууц цавыг нь ухна. Надад ганц мууц хамт ч өгчихгүй гэхийг нь яана. Чи ер нь хүн мөн үү? Гэж ирээдэл уурлаж сухалдан хашгичхад нөхөр нь. За яншихаа болж үз. Утас тэрнээ бэлдчих. Наад мөг гэрэг чинь буулгаад хайчихъя л да. Гэсээр ухас хийм босов. Энэ удаа нийгэм гэрээ буулгахаар шийдэг бололтой яннангаа авч өрхөө татан тайлж гарав. Даржгаа хоёр хөгштөө зүү тавина утас бэлтгээд өөрөө алхахадаас барьсаар зүүн алийнхаа хашаанд орлоо. Гэрт орвол гэнэтхэн орж ирсэн улсыг хараад сандарсан хүүхэн яахаа мэдэхгүй твдэж хоцров. Сайн байцгаана уу? Гэж доржийг мэндэлэхэд сайн та нар тийшээ сууцгаа гэж хэдэн яажгийн сандал тавьж өгөөд аягаа угааж гарав. Гэнтийн зочдоос имэж бишүүргсэн хоёр халтайхаа эхийнхээ хормойтой жаргууцалдана. Орон дээр нэг нь унтаж байлаа. Эхнэр эмтэрхий аягануудаа шилж бор цай аяглан нөгөө гуравт барив.
Тэгтэл гаднаас нөхөр нь орж ирж мэд мэдхэд авдар дээрх зураг харж суусан дорж эргэж харвал өнөөх нөхөр учиргүй гайхаж сандарсан царайтай гөлөрж орхив. Тэгснээ та хурандаа мөн үү гэж арайхийн хэлв. Дорж хэсэг бодос хийснэ. Тийм ээ. Би хурандаа дорж мөн байна. Харин чи хэн бэлээ? Гэж асуув. Би байлдагч төмөрч өдөр танаа ангид алав хаасан. Та хаанаас гараад ирэх нь вэ? Гэж уйлах шахан асуулаа. Манайх танаа баруун хашааны хөрөрчин шүү дээ. Ингэхэд энэ зураг дээр хүн чиний юу бэлээ? Миний аав шүү дээ хурандаа. За байз. Чи нөгөө чөдөр байх нь бодоод байсан чинь чи Дамдын сүрэнгийн төмөрч өдөр үсттэй. Чи онц буудагч байсан да. Харин энэ зурган дээр хүн надтай цэргийн сургууль төгссөн чимэд дорж хошуурч байх юм. Миний төрсөн эцэг юм аа. Намайг 7 настай байхад аав маань өнгөрсөн. Дамаа суран миний хойд эцэг гэж чөдөр хариулаад нүдний нулимсаа ханцуугаараа шудархан өрөвдмөр байлаа. За нөхөр чөдөр чи миний найзын хүү юм байна. Өдий хүртэл мэдээгүй явж. Аав чинь мундаг сайхан офицер байсан да хөөх юм. Ээж чинь ч сайхан бүсгүй байлаа. Харин тэр хоёрын минь ганц хүү яаж амьдраад байна? Энэ гэр орон эхнэр хүүхдээ хар. Чи одоо хэдтэй вүлээ? Одоо 41-тэй орноо. За тэгэж таарна. Энэ хоёр хөгшин та нараас болж ядаргаанд орох нь хүүхдүүдийг чинь бодоод эхчүүд болохоор тэр бидний хүүхэд ялгаа юу ах вэ? Тэр сайхан аав чинь тэнгэрээс харж байгаа. Ингэж амьдарч болохгүй хүү минь. За тэгээд дараа ярилцъя. Одоо гэрийг чинь зарч барья. Эхнэрүүд ойчид гэж цэргүүдээ командлав. Хизээний ажилсаг дайчин хөгшөд маань цай ундаач умартан гэрээ модыг нь засч дээвэр туургыг нь нөхөж шидээд доржийн пингээс гэр барьж байхдаа хэрэглэж байсан дан эсхий бүрээс дотуур гадуур цагаан бүрээс өрөх бүслүүр хөшиг авчирч бариад дун хийсэн цагаан гэр босгоодхов. Чөдөр эхнэр хоёрч баярлаж гэлааснаа гайхаад хурдан шалмаг хөдөлж байгаа гэж үгв. Гурван хөгшин бөөр нэг сэтгэл дүүрэн өөрсдөд нь гэр бариад өгчихсөн юм шиг баяр хөөртэйгээр өлсөж ундааснаас аял санаж гэрлүүгөө явцгаалаа. Чөдөр эхнэртэйгээ дахин баярлалаа гэсээр гэр доторхоо янзасаар үлдлээ. Хөгшөд цай хоолой идэж уугаад тэр шөндөө сайхан унтснаа гайхан өглөө босцгоо. Норж цайгаа хамхан уугаад алх хадаасаа барьсаар хашааны хаалгыг нь засгаар очтол чөдөрч гүйхээрээ ирж хамтарлаа. Тэд эрт боссон бололтой хашаандаа хэс татаж баахан угаалга хийсэн бололтой дөөрөн лим өлгөж тогсон байлаа. Энэ өөрчлөлтийг хараад доорчод сайхан санагдлаа. Тэгтэл өчигдрийн хоёр халтайхаа усанд орсон байлгүй мөчөөсөн хоёр хөөрх юм аава гэсээр гүйж ирэв. Дорж өглөө тавгнаас авч гарсан хэдэн чихрээ өглөө. Хүүхдүүдийн царай баярлаад бүлтээсэн хөөрхөн нь аргагүй баяллаа өвөө гэж шулганалтав. Доржийн дотор дахин уймэрч муу найз минь өөр ачаач үзэлгүй дэндүү өрт явчихж дээ гэсэн бодол цээж зуран орж ирлээ. Чөдөр хурандаа өчигдөр манай хүү ажилласаа ирээд гэрээ нүүгээд явчихж гэж их хайсан гэсэн шүү. Гэт баахан инээлээ. Үгүй энэ зүйл хийхдээ. Яг л жоохон хөөхөд шиг тэр хөөвч байгааг нь гэж өрөвдөн харав. Энэ нөхөр лав 7 нас хүртлээл манай хоёрын баастай бурхан байсан да. Түүнээс хойш юу болсон юм бол их нэг хэсэг холбоотой байж байгаад л тагчиг алгуулсан. Би ажил энэ тэр хилээд тойрон тэнэж явсаар анхаарал тавьж чадаагүй ойлгохгүй амт юм да гэж өөрийгөө зэмлэн сэтгэл нь хөндөөрлөв. Харин төмөрч өдрийн хувьд бэтгэрлээ санаж явдаг аав нь гэнэт нэг өдөр тэнгэрээс буугаад ирсэн юм шиг санагдаж байлаа. Дахин алингаа алдаж хурдаагийнхаа өмнө хариуцлага алдахгүй тулд гэр орноо өөд татаж эхнэр хүүхдээ хүн шиг авч явах юм шүү гэж бат нот бодов. Хажуудан сайхан сэтгэлтэй түшигтэй хүмүүс байхад урмыг нь хугалбал хүн биш болно гэж эхнэртэйгээ хоёул шийджээ. Тэр хоёр хоёулаа л өнчин өрөөсөн хүмүүс. Тэдний гих нэг ч хүн байхгүй.
Дээшээ хичнээн мацаад хүмүүс дадлагдаж, дорд үзэгдэж, амиа арга цаагаад явж байсан улс дорхноо л уруудаж, энд тентхийн халамжинд дулдуйцсан гарцгүй болж, итгэл найдвараа гээчихсэн байлаа. Өмсөн хувцас өнгө зүс хардаг хүмүүст хог шиг үзэгдэх тэр хоёр байтугад ажил болтгоо байсан цаг юм санж. Хаа очиж чөдөр арх огт тамсдаггүй аз юм шүү. Ийхүү бурхны аврал сайхан сэтгэлд хөгшдийн буйнаар амьдрах эрч хүчинд эргэж ирлээ. Хаалгаа зач дуусаад хашаага унжсан санчныг нь хадаарай, ганцхадаа сэрэгтэй бол аваарай гэж доржийг хэлэхэд за явах. Би хүүтэйгээ хамт зах дээр тэрэг дүрж байгаад хашаага засчихнаа. Танаас тийм их юм авчгаад одоо яаж болох вэ? Танд их баярлалаа гэв. Гүйр бас хүндээ хөө гэж хурандаа урамшин арих уухгүй хүнээс авсан өгсөн хэмжээ дамжаагаа мэдэж байна гэдэг чинь учиртай шүү гэж бодов. Тэгээд та хэд манайд орж цай ууцгаа гэсээр давуулаад хариу. Сайхан амарч чадгүй эгч минь бүтэлгүй дүүнэр нь та нарыгаа бүр ядраачихсан уу? Уучлаарай эгч минь бас их баярлалаа шүү гэв. Сайхан амарсан хөө минь санаа зовох хэрэггүй. Харин ч бүр сайн унтсан шүү. За тийшээ сууцгаа гэд цаа ягалж өглөө. Удалгүй ширээ дүүрэн хоолунд өргөдөв. Эхнэрээ дуутчих, хорлоо өвч нь удахгүй орж ирнэ гэж хажид хэллээ. Хоёр хөрштөөгөө хэдийн хүүхэдтэй нь бужигнасаар оройг өнгөрөөж тэд харцгаав. Хоёр хөгшин гунтгаар хэвтлээ. Хажид сэтгэл нь амарсан бололтой хэвтэнгүүд унтаж, харин дорж дотн найз чимэд доржтойгоо өнгөрүүлсэн он жилүүдийг нэхэн санаж, эхнэр үлзий маань амьд эсхийг чөдрөөс асууж чадаагүй учир нь чөдөр ээжийнхээ тухай ярихгүй байгааг гайхаж байв. Ээж хүү хоёр ер нь яаж ямар амьдрал туулсныг мэдхийг хүсч байлаа. Нэрээ энэ хүүчин арай өөр нэртэй байсан санагдах юм. Цэрэгт байхад овог нэр нөөр болохоор би анзаараагүй байж таарна. Гэгчлэн эргэж хөрөөсөөр нэг мэдсэн унтаж орхилоо. Энэ мохогийн өнгөрсөн амьдрал юу тохиолдож яаж амьдарч байсан юм бол доо. Ажлын мөр хөөж явсаар эхүү хоёрыг талига ачаасна хойш тэгсгээ зураггүй алдчихсан юмсан гэж доржийн сэтгэл хүндүрлөв. Анх 10 жилээ төгсөөд цэргийн сургуульд орж чимэд доржтойгоо танилцаж нэг тасагт хамт байрлаж 4 жил хамт амьдарсансан. Тэр хооронд юу эсийг үзлээ дээ. Өөр хангаан бадрон биетэй хөрслөг бор хүү, хотын унган чөрчгөр цагаан хүү хоёр өөр араншинтайч бие биенээ хөөдөж гэх юм уу, элдэв саад бэрхшээлийг саадгүй давж сургуулаа дүүргэвдээ. Хизээний яман амгтай чадлаа мэдэхгүй намайг олон удаа зодуулахаас аварч буруу бүтэхгүй алдааг минь өмнөөс минь хүлээхээс буцахгүй жинхэнэ нэр хүн байж дээ найз минь. Тэр маань их хүлээцтэй хүүхэд байж дээ. Дээд курсын сонсогчид шинэ дүүнараа бишгүй илдэрлэхэд шоглоно. Тэр бүрд өөр тоосон шинжгүй цахиулаад алгадуулаад л өнгөрнө. Их хүлээцтэй мундаг залуу. Би түүнээс их юм сурсан даа хөөрхий. Чимдээ маань найз охингүй байсаар төгсөх жилээ нутгийнхоо охин сэтгэлгээ болсон юм. Анх намайг чи найз охинтой юу гэж асуухад үгүй дээ байхгүй. Ийм сайхан залуу найз охингүй гэж худлаа да. Хөдөөний охтууд харин ч нэг нурж ундаг байлгүй гэхэд хөгшин чи нээжтэйгээ хоёулахны амьдардیں۔ Муу ээж минь төв дээр цэцэрлэг сургуулийн өөрчлөгч хийж байж намайг өдий зэрэгт хүргэсэн хүн. Хөдөө чинь эхнэр авах хэцүү штэ. Заавал гэр бараа бэлдэнэ. Хорим наараа даана. Ээж бит хоёр тийм боломжтой байх вэ? Тэгээд л октоос хол явдаг юм. Ингэж хэлж үлээ. Тэгээд бид хоёр хөзөөхөл хэрээтэй би ээж зүгээргүй ангийн октод эргэж ирнэ. Чимдээ маань тэднийг тэдэж хөдөөний хаарамгээд нэг их сүйд болдоггүй байлаа. Төгсөгчл хичээл эхлээд удаагүй байхад бид хоёр байр руугаа орох гэтэл жижүүр дээр хоёр охин зогсож байсан ч би тасаг руугаа орчихлоо. Чимдээ байдаггүй. Нилээ дутаж байгаад ирлээ. Чи чинь хаашаа алгуулчих воо гэхэд үүдэнд байсан хоёр охины нэг нь манай нутгийн самдангой охин мөн шиг харагдаа да.
Хинтээ уулзахыг нь харж асуух гээд зогсч байлаа л да. Тэгсэн чи уулзах хүн нь нэрсэнгүй нөгөө хоёр ч яваад өчглөө гэв. Би өвтлээ нээж чи сууж бай гэчгээд үүдний жижүүрээс тэр хоёрыг хинтээ уулзахаар ирснийг мэдээд авлаа. Хоёрдугаар курсын сонсогч Бат зоригтой уулзах гэсэн байж Бат зоригийг олж уулзаад асуувал нөгөө самдангийнхан охин мөн болж таарав. Дараа ирэхээр нь уулзуулж өгнө гэд утсыг нь өглөө. Бат зоригийн найз охинтой өргөтэй байсан энэ жил ангаахын дээдэд сургаар ирсэн болохыг мэдсэн. Тэгээд өдөр хоног хөвөрч чимдээ маань үлзиймаа гих нутгийнхаа охинтой хаяа уулздаг боллоо. Гэхдээ хин хинэн зав муутай. Үлзиймаа дунд зэргийн нуруутай, дугуй цагаан царайтай, нүд хөмсөг цайтай, цаанаа л нэг хэвлэн хөөхөө охин байв. Найз маань үгээр урлагийн үйлчлэг дээр дайжгүй дуулчихдаг жижигхэн шар охин л байсан та гэж анх гайхаад байж үлээ. Бид хоёр сургуулаа төгсч өөр газар хуваарлагдсан ч ажлын шугамар хаяа уулзаж уцаар байнга ярина. Харин муу найз минь үлзиймаагаа сургуулаа дүүрэхтэл 6 жил хүлээж байж арай их нийлж амьдарсан юмдаг. Хоёр биедээ учиргүй хайртай, халамжтай байсан ч хүүхэд гаралгүй байсаар бараг 40 төгөж байхдаа нэг үүтэй босно нь энэ ч өдөр. Үлзиймаа нэг дүүрэх дэмчээр ажиллаж, чимдээ маань хотын нэг цэргийн ангид штабын орлогч хийж байсан. Би ажлаар орж ирээд тэдний идэл очино. Нэрээ тэр хоёр хүүдээ баяр сайхан гэж нэр өгсөн штэ. Хүүг бараг 8 хүрш байхад найз маань ингээд харваад өнгөрсөн дөө. Ёстой ийд сайхан амьдрах үед нь өвхөл аваад явчихсан юм. Тун чухаалаг шудрах сайхан хүн байж үлээ. Бид яах вэ? Бөө муу гашуу болоод л өнгөрсөн. Үлзиймад маш хүнд тоссон да зайлвал. Хотод байхдаа холбоотой байснаа гэнтэл сураг тасарсан. Байранд очихоор хинж байхгүй хөдөө явчихсан байх гэж бодсоор үлдсэн. Түүнээс хойш явж хүүтэй ингэж уулзах учиртай байж дээ. Чөдрөө тэгж байгаад нэг сайхан асууж авнаа. Гэвчлэн элдвийг бодож эргэж хөрвөөсөөр нэг мэдсэн нойрны аянд автчихсан байлаа. Дорч найзынхаа хүү төмөр чөдрийн тухай яагаад иймэрхүү амьдралтай байгааг ээжийнхээ тухай юу ч яриаггүй бодоод сэтгэл нь тавгүйдэж эргэж хөрвсөөр өөрөөр жаахан дуг хийгээд бослоо. Тэгээд чөдрийг дуудаж ярилцъя гэж шийдэв. Цайгаа уухаар ширээнд суугаад хажид хөгшнөө санаан зовсон бололтой ажигласнаа. Би чинь чилээрхэд байна уу? Наад царай зүс чинь нойргүүдэд хөрвөөгд байх шиг байсан гэж асуув. Харин тийм ээ. Найзынхаа хүүгийн тухай бодоод яагаад ийм байдал байгааг нь гайхаад түүнтэй ярилцаж асууя гэж бодсоор нойр хүрсэнгүй хөө. Цайгаа уучгаад миний хөгшин цаатгаа дуудаад ир гэв. Хажид харин тийм ээ. Би ч бас гайхчаал байна. Би очиод дуудаад ирье гээд альчуураа шүүрэн гарлаа. Хаждыг явж ороход тэд ширээ тойрон шуугалтан цайгаа ууцгааж байв. За сайн уу гэсээр орж ирэх хаждыг хараад бүгд түүн рүү харцгааж чимээгүй болов. Хөөхөн гурван хүүхэд нь бүлтийн ширтэх аж. Чөдөр эхнэр хоёр баяртайгаар хаарж "Игчээ, энд суу. Та хоёр минь сайн уу?" гэсээр сандал авч өгөв. Хажид авч өгсөн цайг уунгаа хүүхдүүдэд нь өвөрт байгаа чихрээ гаргаж өгөхөд тэд инээмсэглэн баярлаа гэж хэлцгээв. Хажид гэрээг нь хэсэг тойруулан харснаа. Үгүй эднэр маань аваа тогтоо цэвэрхэн суух болж дээ гэж бодонгоо чөдөрт хандаж "За хөө минь хурандаа чинь дуудулсан. Ярилцах хэрэгтэй гин" гэхэд чөдөр "Өө тэгэлгүй яах вэ?" гэд дагаад гарлаа. Хажид үүдэндээ очоод "Хөө минь орж бай" гэд хоцров. Чөдөр гэрт ороод "Нөхөр хурандаа байлдагч төмөр чөдөр ирлээ" гэж ясуулахад дорж ихэд инээгээд "Ийшээ суу" гэв. Чөдөр "Та сайн уу?" гэсээр ширээнд суулаа. Сайн. Та нар сайн биз дээ? Цай уу? Идээд.
Тэгээд хоёулаа өнөөдөр жаахан ярилцсанаа гэж Дорж хэллээ. Хажид удалгүй хэдэн түлээ хормойлоод орж ирэв. Чөдөр хажид хоёрыг ярилцаж байх зуурт Дорж чөдрийг цэрэгт байхад чинь манай ангид 21-тэй 19-тэй төмөр чөдөр байсан, 19-тэй нонц бодогч байсан байх нь 21-тэй нэрээ азархаас ирээд жилч бололгүй халагдсан байх шүү хэмээн 20-од жилийн өмнөх зүйлийг нэхэн бодсоор чөдрийг анхааралтай харсаар суулаа. Хажид та хоёр сайн ярилцаад авдаа. Би хорлоо дээр орж жаахан сууж байгаа дээрээ гэд гарлаа. Дорж түүнд чамайг цэрэгт байхад 2 төмөрч өдөр байсан байхаа. Тэмээ орондоо надтай адил нэртэй нэг цэрэг байсан. Та хоёрын нэг нь онц буудагч, нөгөөх нь жил бололгүй халагдсан байхаа. Чи тэгэд аль нь болж байна? Би унаж тусаад эмчийн магадлалгаар жил арай бололгүй халагдсан шүү дээ. Тийм байх нь. Ээж чинь одоо хаана вэ тийм? Гэж санаа зовнингуй асуухад чөдөр санаа алдаад би ээжигээ хараагүй их удаж байна. Амьд өгснийг нь ч мэдэхгүй. Намайг аравтай байхад ээж манд гинтэл алгуулсан. Ээжийн аав өвөө ирж намайг хөдөө авч явсан. Тэгээд хичээл цуглахад өвөө намайг сумын сургуульд оруулсан. Би тэнд татвар байранд сууж 3 дугаар ангид орсон. Эмээ маань биеийн тааруухан үе эмнэлэг төвтдөг байлаа. Өвөөгийнхтэй Думаагээд айл хамт байсан. Тэднийх 3 хүүхэдтэй. Хүү нь удалгүй цэрэгт явсан. Том их чинь хот руу нэг жолооч дагаад явсан гэж ярьцгааж байсан. Эмээ өвөө хоёртойгоо хичнээн сайхан байсан ч ээжигээ их сандаг, заримдаа зүүдэлнэ. Тэгэж байтал эмээ маань нас орсон. Эмээг өнгөрснөөс хойш өвөө маань их гунигтай, ядрангуй болж мал хойдаач явхаа болсон. Ээжийг асуухаар ээж нь гадаад улс руу явсан. Миний хүүг том болохоор ирнэ. Харин чи ээждээ захиа бичвэл өвөө нь хотороод ээж рүү нь явуулчихнаа гэд хэд удаа захиа авч явсан. Харин ганц нэг хүн ээжийг шоронд орсон гэдэг үний юм уу гэж уугуул асуухаар өвөө худлаа миний хүүгийн ээж мундаг гэмч хүн юу гэж шоронд орох ингэж хэлдэг байсан. Хичээл намын доош дуртай сүрхий байж байтал өвөө 5 дугаар анги төгсөх жил эмээгийн хойноос бурхан болчихлоо. Би цааш сурч чадаагүй. Малхуугаа харах ажилтай болоод сургуулиас гаргачихсан. Өвөөг нас ордог жил хотод байсан Думаа эмээгийн хөргөн охин хоёр манайгаа дайрж буугаад Думаа эмээгийн гэрийг малын гэр болгож манай өвөөгийн гэрт Думаа эмээ охин бид гурав амьдрах болсон юм. Думаа эмээ надад их сайн хүүг сургуульд явуулах хэрэгтэй гэж хичнээн хэлсэн ч хөргөн дамаа нь энэ олон малыг хийн харах юм гэд явуулаагүй. Манай малхуу бүх юмыг тэр ахын мэддэг, зарж өрнө. Думаа эмээ ихч хоёр энэ нэгэн бүр даварч гүйслэгээд хоорондоо ярьдагч дамаахаас ухаангүй айдаг болохоор өөрт нь юу ч хэлэхгүй. Думаа эмээ энэ нөхөр хүүгийн минь хамаг хөрөнгийг бархан болтой гэж амандаа үлхээ цаашгүй. Нэг өдөр дамаах намайг ээж чи ирсэн чамайг аваад ир гэсэн гэж хэллээ. Би ээж бөөн баяр ахаа хизээ явахаа гээл эрүүлдэн. Харин Думаа эмээ чи яаж мэдсэн хэн хэлэв гэхэд дамаах за чавганц минь чимээгүй л байсан дээр шүү. Маргааш явна. Хувцас эмээг нь бэлтээрэ гэж эмээд ширүүхэн хэлээд гарлаа. Эмээ уйлсаар нэг цэрэг өөргөвчөнд татвар хувцас бүр доор яроолдно. Нэг юм хийгээд битгий гаргаараа дамаад үзүүлж болохгүй шүү. Чиний аавын зураг гэж хэлээд өгсөн. Хувцсны карманд хэдэн төгрөг хийж өгч үнсээд за явдаа миний хүүгээд нараа их чимээ хоёр уйлээд үлдсэн. Дамаахны 3 дугуйтай мотоциклтэй. Түүгээр нь бит хоёр хоньмал явдаг бай. Намайг хоньны захад буулгаж өгөөд хоньноосоо салж болохгүй шүү гэдэл орхиод явчихна. Ингэж би хоньчин хөө болсон да. Дамаах намайг тэр өдөр ээж рүү хөргөж өгнө гэж суулгаад амар хурдан давхиж яваад нэг овгор хад мөргөж би өсрөөд очсон санагддгийг. Хээдэж хонсын намайг сэрэхэд би эмнэлгийн орон дээр хэвтэж 2-3 эмч тогтож байснаа миний нүдэнд гэрэл тусахыг би мэдэрсэн. Гэрэл тэгээд цав цагаан тааз нилээд хэд хонсон бололтой эмч нарын хүүхдийг одоо яах вэ? Хин ч ирээгүй, өнчин бололтой. Тэр хөргөж ирсэн хүнийг олох юмсаа цагдаагаар олвол гэж хэдэн удаа ярилцахыг би сонссон. Анх намайг ухаан ороход төмөрч өдрөөгээ дуудаад байсан. Түүнээс хойш тэгж дууддаг болсныг би дассан гэхэд болно.
Миний нэр арай өөр биш үлээ гэж хаяа боддогч. Үгүй ах уу гэж чөдрөөгөр дуудуулсаар өдий хүрсэн. Тэгээд хотод гэмтлийн эмнэлэг твтэж байгаад хүүхдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн хоёр чудаа хаалгаа хийлгээд гаргаж авах хөнгөө учир 13 таада хүүхдийн асрах газарт хүргэж өгсөн. Тэнд 16 хүртлээр байж байгаад барилгын тэмээс суралцж дотуур байранд сууж байгаад төгсөөд нэг барилга дээр ажилласан. Тэр үеэс Инрэл Матай сууж тэднийд хамт амьдарсан. Тэгээд л одоо 4 хөөргөн хүүхэдтэй амьдарч яваа минь эндээ. Анхны хүүгээ гаргаад 1 настай байхад би зэрэгт явсан. Тэгээд танай ангийн байлдагч байлаа. Гэж чөдөр яриагаа дуусгах бололтой чимээгүй болов. Дорж түүний яриаг ганцаж үг тасалгүй чимээгүй ихэд өрөвцөн янзтай үеийг шүүр салдан сонсож суув. Яриад дуусахад хажууд хацар даган урсах нулимсаа арчаад ивидэх өөрхий яасан ч их заваавдэ гэхэд дорж босч очоод тэрвэрч чөдөр минь намайг уучлаарай. Чамайг тгийж их зүудэрс нэгж мэдэхгүй. Та хоёрыг ойлгохтойч хайж чадаагүй. Би ёстой муухай юм аа. Чи чинь миний найзын хүү яах аргагүй мөн байна гэж хэлээд бас л ойлов. Тэгтэл чөдөр сандал дээрээсээ гулдаан доош унчихлаа. Дорж өвгөн ихэд сандарч алив хөгшөө төргөн дууд бас их нарыг нь гэж ээрэн хэлээд чөдрийг газарт тэгшгэн хөвтүүлв. Хааж дээр сандарч таварцгалах шахан гүйж гарлаа. Удалгүй их нарыг нь дагуусаар амьсгаадан орж ирлээ. Инрэл маа хуурай цайгаар утаж үнэртүүлээд доржтой хамт гар хөлийг нь булчинг базаж суллав. Шөдөр нүдээ нээж аажмаар өндөөхэд дорж босгож сандал дээр суулгав. Инрэл маа за та хоёр минь тайвшир даа. Энэ маань ингэж унаж тусдаг юм аа. Анх манай асархад ирэхэд ойр ойрхон ундаг байсан. Асархын эмч энд тэндгүй эмнэлгээр авч явсаар аваа гайгүй болсон. Чөдөр 13 дөрөвтэй л манай асархад ирсэн цагаас би түүнийг харж хамгаалах болсон доо. Багадаа сайхан алаг нүдтэй, өтгөн хөмсөгтэй өндөөр борхоо байсан. Би чөдрөөс 2 насаар ихчмэд намайг 18 хүрээд ойдлын үйлдвэрт ороход чөдөр барилгын тэмээс суралцаад дотор байранд суух болсон. Хариу үйлдвэр надад гэр барьж өгөөд манай маасар хүүхний аавын хашаанд буулгасан. Ингээд бид хоёр уулзаж хаяа амралтаараа манайд ирж миний гарын хоолыг идэж хувцас угаалгаж урагцсан ой чидүүлж явсаар чөдөр тэмсээ дүүргээд манайд ирж суусан. Анхны хүү төрөөд 1 нас хүрч байхад чөдөр цэрэгт явсан ч жил хөрөлгөө шахам эмчийн магадлахаар халагдаж ирсэн. Тэгээд барилгад ажиллах боллоо. Унаж тусдаг болохоор тэгсгээд барилгаас гарч юухан хийж 5-10 төгрөг олно. Би жаахан үйлдвэртээ ажиллаад л багыгаа олдож ил ардчлал гарч декретээ дуусгаад ажилд орох гэтэл цомогтглоор хаалчихсан байлаа. Тэгээд л энэ маань зах дээр тэрэг турж айлын байшин сав барилцаж юм л хийж өдий хүрсэндээ. Би ганц дэлгүүрт цэвэрлэгч хийж том хүн маань бас ажиллаад мөчөг тарчиг нэгэн амьдарсаар л яваа нэндээ. Азар та нартайгаа учирч уруудаж явсан амьдрал маань гэрэлтэй гэгээтэй ирч хүч орсон. Харин энэ маань урдын шив хөдөлгөө болж биеийн өвдөд байгаа бололтой хэвтэх дуртай болсон. Тэд ийхүү яриалцааж 2 хөгшинж тайвширч байтал 3 хүүхэд шаагалдан ороод ирэв. Хажууд хизээнээ сайхан бууз чигнэж сай хоол ширээн дээр өрөвдөж бүгд хөвгчлөлтэй наргагүй хооллож аваад гарцгаалаа. Дорж дотроо за маргааш нас энэ хүү гэмэлгэр жаал авч явах хэрэгтэй юм байна гэж бодоод цэргийн госпиталийн эмч бэрлүүгээ уцтаж маргааш хүн аваачиж үзүүлэн шүү гэж лүндэн болгов. Хорон муу санаатны эзэн хүн л байдаг. Хизээнээс хүмүүс бие биендээ муу муухайг хийж насан туршид зовоож байсан түүх бишгүй л уншсан. Түүн лугаа нэгэн түүхийг өгүүлвэл ой тайгын урцад амьдардаг өвс ургамал ээлдэв зөөлсээр хүмүүсийн амь насыг аварч аюул төвчин золонгоос ангижруулж илар шуусаар ирсэн даваатай гих нас нэлээд дээр гарсан өвгнийд нэгэн зочин хаа холоос зорин иржээ. Ирсэн зочин болох хүнийг зориг нэгтээ өвс ургамал төөж там бэлддэг самдан гэдэг хүн болохыг мөн өөрийнх нь тухай эртнээс сонсож уулзаж учрахыг хүсдэг байсныг нь сонсоод өвгөнд тэр хүн нэг дотн сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Тэд хамтдаа хэд хонож шидэд өвс ургамлын тухай там бэлтгэх арга жаргаа хуваалцаж нэлээд дотн болцгоо. Самдан угаас энэ нутгаас гаралтай гэхтэн бөөрч таатай санагджээ.
Даваатай тэр хоёрт ярьж хөөрөх зүйл мандахгүй их байлаа. Өдөртөө нь өв сургамлаа төөж, хорон зочны авчирсан сархтыг ууж хуучилсаар 4 хоноод самдан буцах болов. Даваатай түүнд хандан за ирсэн гээ чин буцалгүй яах вэ? Өдий олон жил ганцаар хожиж ожиг амьдарч ирсэн ч төмөн олон тусдаа явсандаа талархаж амьдардаг хүн дээ би. Чамайг дараа ирэхэд байхгүй байж магад. Ийм там барьж өвс ногоо таньдаг чадварт минь талархаад өөрийн бэлдсэн нургамал танк чамд барья. Чамд өгөх учиртай байж. Одоо миний нас дээр гарч өдөр хоногоо л хүлээж суугаа хүн. Чамтай хантай хэд хоног сайхан өнгөрлөө. Хүү минь чамд гэж хэлэхэд танайхан эрт дээрээс 7 үеэрээ ганцаараа гэж хараагдсан улас бололтой. Тэгэж харагдаад байх юм гэхэд тийм ээ та яаж мэдэв гэж самдан ихэд бишрэн хараад бидний дээд өвгөд цагаан буунар байсан юм гинлээ. Надаас өмнөх 7 үеийн эхний цагаан буутай ойролцоо насны харын тэнгэртэй буутай зэрэгэлтэй амьдарч байж. Цагаан буу амтан хүний өнчин зүдгүүрийг илааршуулж, харын буунд хүмүүсийн алдаж онсныг амьдралыг залруулж, олон он жилийг өнгөрүүлж байсан гэсэн. Хоёр буу хоёул нэг сайхан хөвгүүдтэй тэд ч жигтэйхэн дотнос чүндийсэн аж. Царайлаг, нуруулаг залуус хаа явсан ч хамтал явна. Нэг айлын хүүхэд шиг тэр хоёрт нутгийнх нь ч сайн гэж учиргүй. Нэгэн өдөр баруун зүгээс цагаан цаансан гэрэл гээгээ цацруулан үзэгсэлэнтэй ойн дагин шиг охин аавтайгаа иржээ. Хоёр залуу үзээгүй юмаа үзэж гайхан биширч харсан дороо л сэтгэл алдарсан аж. Охины ээж хүндөр өвдөж хар боогоор засал хийлгэж цагаан боогоос тан аваад буцжээ. Тэднийг буцахад цагаан боо сайн тэнхрэхгүй бол аваад ирнэ үсттэй. Танай хөө би юу гэхэд өвгөн байгаа. Тэр маань одоо 16-тай. Дараа болвол хүүтэйгээ ирээрээ. Ээжигээ асраад байж чадах байлгүй дээ гэж хэллээ. Энэ үеэс хоёр залуу бие биенээсээ бүсгүй харамлах сэтгэл төрж эхэлжээ. Энэ байдлыг өнөөх хоёрын аавууд таагүй зүйл болохыг мэдэрч тус тутаа сэтгэл зовцгоох болов. Тэр бүсгүйг хаа байгаа газраас нь олж хуйлцсан гэж хар буугийн хүү харгалтай өдрийн бодол шөнийн зүүд болж унтаж чадхаа болов. Хоёр залуу цөөхөн уулзах болж багаар холдож эхэлжээ. Хоёр аавууд ажиллаж л байлаа. Хар буугийн аав хүүдээ хар багдан сүү тавьсан бүртгэл гэгч охиныг гуйж авчирхаар болоод харгалтай эрс татгалзаж юу яарах вүлээ гэж хойшлуулна. Нилээд хэд хоногийн хойно баруун зүгээс цаатай чарган дээр өвчтэй эхийгээ хэвтүүлээд аавынхаа хамт өнөөх охин иржээ. Хоёр талд хоёр залуугийн нар гарч зүрхэнд хүчтэй долсох болов. Цагаан буугийн гадаа тэд урсаа босгож төвхнөхөд цагаан буу түүнийг эмчилж эхлэв. Харин охины аав ар гэртээ санаа зовж 3 хоноод буцаж охин ээжээ асарч үлджээ. Ээж нь өдрөөс өдөр сайжирч эхлэхэд охины сэтгэл санаа тайвширч хоёр сайхан залуугийн халамжинд таатай санагдаж нар усан тохирсон цэцэг шиг л улам өнгө орж цоглог харагдана. Тэгээд цагаан буугийн хүү санчирт илүү татагдаж байгаагаа мэдрээд өөрөөсөө ч нууж чадна. Тэр гурав мод мөчөр тууж цаас усанд хамтдаа явж өдрөөр ойртон нөхөрлөж байлаа. Амин гоо гэхээ нөхөн санчиртай хоёулахнаа хамт байхыг хүсвч харгалтай огт салахгүй. Тэгээд хэд хоногийн дараа аав нь нэг их холгүй ирж буусан учраас эхнэр хүүхдээ аваад буцжээ. Амингоо явах дургүй байсан ч ялтай билээ. Явхад нь тэр хоёр хөргөлцөж өгөв. Хоёр залуу баахан түлэх мод өмнөөс авчирч өгөөд явцгаав. Тэднийг буцахад амингоо санчирт чирч байна үстэй гэж шивнэв. Санчирч сайхан хар нүдэнд нь хайр цацарч тэгэлгүй яах вэ гэж хэлжээ. Хоёр залуу дороо бодлогошрон чимээгүй явсаар хариу. Түүнээс хойш тэр хоёр бие биенээсээ нууцаар охиныг очтогч харгалтайг очиход ээлт дургүй урснаасаа ч гаргаж өгөхгүй. Харин санчрыг гаргаж өгөхөөр барахгүй нэг их том саалгар хус модны доор тэр хоёр дотноор уулзаж байхыг харгалтай хараад уурсан байж чадах болжээ.
Харгалдаа хар хороор буцалж, эцэг шигээ бусдын алдааг залруулж, мууг зайлуулдаг биш, хараал хийдэг хэрсгий бөө болсон ажээ. Санчир бол эцгээсээ өгүүлсэн өмчлөн эдгээхэд улам бүр суралцаар байлаа. Хэдийгээр хүүдэн таагүй зүйл учрахыг мэдсэн ч түүний гал халуун хайрыг зогсоож чадалгүй байсаар Санчир амингоотой гэрлэв. Олон он жилүүдийг үдсэн хар буу цагаан буу хоёр ур хүүхдээсээ болж хар буу холдон салж нүүжээ. Хар буу хүүдээ бүртээ охиныг бэр болгон авч өгөв. Харгалтай уурандаа шатаж тэр хоёрын уулздаг байсан том салгар цагаан хусыг юу ч үгүй мөчөр салааг нь чавчиж хаях тоолондоо ганц ганцаараа амьдр гэж үглэж байжээ. Намран тэгж завчаад хавар очихдоо энд тэндээс нь зулцхан нахаа зохиосон байхыг хараад уламж уурсан хайстай нь хуулж хаяв. Дараа жилийн хавар очиход энд тэндээс нь цөөхөн боловч нахаа зохиосонд уурсан хөрөөдөж унгаажээ. Дараа дахиад очиход нь модны ятороос бас нялх үндэс зохиож байв. Ингээд харгалтай бүр байж одан ухаж хаяхаар очиод тэнгэрт нэргүүлэн өнгөрсөн гэдэг. Харин хараал нь өөрт нь хурч эхнэр бүртгэлөөс нь хөөхөд гарсангүй. Харгалтай түүнийг хөөж явуулаад болохгүй зүйл их хийж амтэн хүнд гай төөдгөр тарьж ганцаар явснаар тэнгэрт нэргүүлсэн тэр ажээ. Санчирт чар буугийн гай хурч хайртай амингойн ганц хүү төрүүлээд өөд болсон гаж. Түүнээс хойш цагаан буугийн удам тасраагүй явсаар самданд хурч иржээ. Самдан уг нь цагаадаа нэртэй байсан ч аав нь нэгэн мэрэгэн хүнийг хэлснээр баруун урд зүгт айл дөрвүүлж самдан хэмээх нэрийг нь өөрчилсөн ажээ. Самдан насанд хүрч айл өрх үүсгэж Чанцалгийн ганц бие хөгшний охинтой суужээ. Чанцал зүс царай сайтай сайхан бүсгүй боловч 16-ч хүрэлгүй хүнд өвчтэй хэвтэрд орчихсон байхад нь ээж нь самданд ханджээ. Самдан мэддэг чаддаг бүхнээ дайчилж эдгээснээр бүсгүй элааршин мэдгэрч улмаар тэр хоёр амьдарчээ. Тэр хоёроос нэгэн охин төрсөнд Үлзийма гэж нэр өгөв. Охиноо нүдний цөцгөө шиг хайрлан өсгөж ном эрдэмт шамдуулсаар хот руу эмч болохоор ангаахын сургуульд явуулжээ. Самдангийнхан уян удмаараа л эмч номж болох учиртай ч байсан байх. Самдангийн төгштэйг юм дахиад хөөхд гаргаагүй ч охин өрмөн олон хөөхөдтэй болоосай гэж боддог байв. Самдан охиноо сургуульд явуулж хаад эхнэр нь оншин тодорхойгүй өвдөөд байх болсонд хэр чадлаараа эм тангаа өгч заримдаа эмнэлэгт хэд хоног хэвтүүлэх учир хүмбүлгүй хэцүүхэн л байлаа. Азар нийгэм өөрчлөгдөж ялтаа хідэн малнайсаа салж өөрийн өмчтэй болсон болохоор бас ч учиртай. Амтан ах дүүгийн хүчинд болж л байлаа. Нутгийнханд нэр хүндтэй олон хүний аминд орж эмчилж эдгэж байсных түүнд боломжоор л тусалцгааж байв. Охин Үлзийма зуны амралтаараа ирж аваа нэмэртэй. Ээжийнхээ асарч сүү сайлаа бэлтчихнэ. Гэвч сумын төвдөр амьдардаг ганц бие хүүхний хүүтэй уулздаг болсныг дуулаад бас л ганц бие хүний ганц хүү гэсэн бодол санааг нь зовооно. Тэр хүү цэргийн дарга болох гин самдангийн хөргөн болохдгоо гэж хүмүүс ярилцах болов. Хойв тавилан яалтай билээ. Охин минь их сайн бололтой. Ээж нь ажилсаг сургуульд ажилдаг, нэр хүнд сайтай, ойдол үүлэнд сүрхий хүн гэсэн. Хоройд чи ахав гэж самдан эхнэр хоёр хоорондоо ярьж чагнаад л байлаа. Чимэд дорж гэхүү Үлзиймаг сургуулаа төгс жилэрж өвгөн эмгэн хоёроос хадаг 50 охиныг нь гуйлаа. Үнэхээр л бүсгүй хүний хайрыг татахаар ханхар сайхан биетэй ахлах тэслэгч толтой цоглог залуу байв. Цэргийн ангийн 69 машинаар хурч ирээдэл өөдөндөө сүр бараатай бууж ирсэн ханхууд тэр хоёр үгүй гэж чадалгүй хадгийг нь авч үлджээ. Дорж өглөө хүртлийн босч чөдрөө дагуулan цэргийн госпиталь дээр очиж эхлээд бэртэйгээ уулзаж зөвлөгөө аваад мэдрэлийн эмчид үзүүлж тархины зураг авахулж эмрэ хийлгэж бас бус нилээд хэдэн шинжилгээ өгөв. Хоёул сая л нэгэн гэртээ харж эхнэрийнхээ хийсэн цай хоолыг идээд тэнхээ ороод дорж урдын шигээ биш болсноо сая л ойлгов. Тэр нилээд ядарчээ.
Харин ч өдөр хамт цай хоол идэж уугаад аавтайгаа яваад ирсэн юм шиг л сэтгэл дүүрэн баяртай гэрлөөгөө явлаа. Хүний амьдрал үнэхээр ээдрээ сайхан юм аа. Аавыгаа өөр далдаж, ээжигээ амьд эсхийг ч мэдэхгүй, амьдын хагцал үзэж ядарч зүдэрч, өдий хүрсэн төвөнд бурхан тусалж, яг аав шиг нь хүнийг илгээсэнд тэр хүн аавынх нь дотны найз байсанд чөдөр маш их баярлаж, урам зоригтой амьдрах болжээ. Тэрээр өдий хүртэл өөрийг нь чирч бас дөрвөн сайхан өрийг нь төрүүлж өгсөн эхнэрээ уламж их хайрлаж халамжлах болов. Эхнэр инрэл маань өөртөө байсан асрахтаа туслах багшаар ажиллаж хүүхдүүдэд ойдол эсгүүр зааж өгөх болжээ. Ийхүү манай хоёр идэвхтэй ажиллаж амьдарч байлаа. Том хүүгээ 8 дугаар ангид оруулаад 3 багыгаа цэцэрлэгт өгч аав нь тэднийгээ зөөдөг учраа инрэл маа сэтгэл амар ажиллаа хийх болов. Дорж чөдөр хоёр маргааш нь очиж шинжилгээний хариугаа авч эмч нарт үзүүлэх инээ тэрэг болсоор өдөр бүрийг эмнэлэг дээр өнгөрөөх шахна. Бэрэн доржийг та наад хүнээ өөрийг нь явуулж бай. Эсвэл эхнэрийг нь хамт явуулаа. Та бүр ядарчихлаа гэхэд дорж зөвшөөрсөнгүй. Хажид өвгөн минь чиний оронд би явъя гэхэд ч өөрөө л явна гин. Нэг зөрвөл өвгөнд орохгүйг мэдэх тул тэгсгээд орхилоо. Тэгээд чөдрийг тархины хавдартай гэж онош гарч хавдрын шимжилгээ өгөх болжээ. Ийхүү эмнэлгийн коридор сууж байтал яа харахгүй үлзиймаатай адилхан залуухан цагаан халааттай бүсгүй дэрэгдүүр өнгөрхийг харж угас хийм боч тахсаар нэг хаалгаар ороход уудэнд нь хүлээсэн хүмүүс зөндөө байх тул аргагүй үлдэж хаалган дээрх нэрийг харуул Ж гэрэлмаа доктор гэсэн байлаа. Дорж шагааж харвал өнөөх бүсгүй хүн үзэж байв. Дорж бэр дээрээ очиж гэрэлмаа эмчийн ээжийнхэн нэр хэн болохыг мэдээд өг гэж хэллээ. Бэр нь хадмаа гайхан харж гэрэлмаа доктор уу та яах гэсэн гэв. Миний нэг таньдаг хүнтэй их адилхан харагдаад бэр минь дараахан мэдээд өгөөрэй. Их чухал шүү гэж захив. Үгүй наав ядарч унтлаа эмнэлгээр яваад л хотоо бас гэж гайхсаар үлдв. Гэртээ хараад бодол болон суухад хөгшин нь өвгөн минь ядарч байх шиг байна. Нэг ажил эхэлбэл дуусгаж байж л салдаг хүндээ гэж өрөвдөн хараад. За тэгээд юу гэж байна? Удахгүй хагалгаанд оруулах гинүү гэж зөөлөн асуув. Харин тэгэх байхаа. Эхлээд хортой хоргон шинжилгээнд ор гинэ. Бэр маань хавдрын эмнэлэг рүү ярьсан. Маргааш очино гэж хэлээд цай хоолоо идээд амархаар өрөөндөө орлоо. Оройхон бэр залгалаа. Дорж утсыг авахтаа сэтгэл нь хөдөлснөөс гаран чичирч байлаа. Аава, та ядарч байгаа үстэй. Хавдрын эмнэлэг рүү тамир маргааш аваад авъя гинэ. Та нэг өдөр гэртээ амарч бай. Үгүй чи тэгээд тэр эмчийн гэхэд бэр нь асуусан аав нь ээжийг нь үлзиймаа гэд манай багш байсан юм байна гэхэд дорж баярлсандаа зүрхэн дэлсэж чимээгүй болов. Цаанаас бэр нь Аава байна уу гэхэд байна. Тэр хүний утсыг аваад явуулаарай гэж тамир тонгой хэлээд уцаа тасалчихв. Дорж баярлаж байсан ч мөнөө бөшөө гэдэгт эргэлзэн чимээгүй явсаар өрөөндөө орлоо. Тэгтэл дахин утас дуурахад хажид утсыг авлаа. Ээж үү? Аав зүгээр үү? Дуун нэг л сул байх чинь гэж асуув. Ойрд зөрөөдлээд эмнэлэг гэж гүйгээд их ядарсан байхаа. Сая амархаар өрөөндөө орчихлоо. Ээжээ, ер нь юу хүн дагуулад үзүүлээд яваад байгаа юм бэ? Манай хамаатан садны хүн юм уу? Гэхэд тэр хөө манай хөгшний цэргийн сургуульд хамт сурч байсан найзынх нь хүн юм аа. Аав нь залуудаа нас барсан. Аав чинь саяхан олж мэдээд тэгээд яваад байгаа юм аа. Тэднийх манай хамар хашаанд байсан байж бид өнгөрсөн намаар л мэдээж авсан. Тийм байх нь. Аавыг тамир машинаараа зөөж өй гэсэн гэд утас тасарлаа. Маргааш өглөө 8 цагт хүү тамир ирж тэр хоёрыг хавдрын эмнэлэгт аваачиж шинжилгээ өгүүлээд гэрт нь хүргэж өгөв. Тэгтэл бэрэн залгаж үлзиймаагийн утсыг хэлж бичүүлв. Дорж мөн байх гэж салгалсан гараар дугаарыг нь бичиж авлаа.
Доржийг харсан эхнэр нь энэ маань нэг л биш гэж сэтгэл түгшин ажиглаж байлаа. Тэгтэл Дорж за хаажид минь би үлзиймааг олчих шиг л санагдаад байна. Бэрийн имлэг дээр бүр яг тэр үеийн залуухан үлзиймааг харсан. Тэгээд бэрийг нь ээж нь хэн болохыг мэдээд их гэсэн чинь үлзиймаа гэж хэллээ. Утсан энэ байна. Одоо яах вэ? Утас туу. Би бүр сандраад байна. Чи надад нөгөө болдоолоос нэгийг өгчихтөө гэж хэлв. Даанч өчигдрөөс хойш чи нэг л биш байсан юм аа. Би бүр чамаас айж байлаа штэ. Чи минь тайвшир да. Мөн бол тэрэн шиг сайхан юм хаа байх вэ? Тэгээд маргааш л утасчих юм. Чи минь сайхан амраад ав. Дорж эхнэртэй хэлж санаа намраад нээрээ маргааш амралтын өдөр юм байна. Маргааш залгийгээд унтаад өгөв. Хажид энэ маань мөн хачин хүн шүү. Ёстой л нэг хүний төлөө төрсөн бурхан шиг хүн дээ. Хорвоо надад үнэхээр сайхан хан заяасан болохоор би энэ хорвоод азтай хүн шүү гэж түүнийхээ духыг инкрээлэн илээд хуучлагыг нь зааж өгөөд ор руугаа явлаа. Тэр хоёр эх орныхоо хэлийг хамтдаа маналцаж эдүүгээ 50 гаруй жилийг ардаа үджээ. Олон сайхан үрсээ эх орондоо хэрэгтэй хүмүүс болгож өсгөж бойжуулаад амар тайван амьдарсаар өдий хүрчээ. Хамтдаа үерхэж ахан дүүс шиг явсан анд нөхөр нь залуугаараа өөд болж өр хүүхэд нь энхүү зүдэрч явааг олж мэдсэн цагаас хойш Дорж тайван сууж чадхаа байсан нь түүний хүн чанар сайхан сэтгэлийн илрэл юм. Маргааш өглөө Дорж сайхан унтаад амарсан тул овоо ирч хүчтэй сэрлээ. Тэгээд амралтын өдөр эмчнэ гэж тооцоолоод 11 цагийн үед нөгөө дугаар руу залхав. Утас нь холбогдох боломжгүй байна гэв. Тэгээд амралтын өдөр утсаа авдаггүй амардаг байх нь гэж бодов. 12-ийн үед утсанд нь дуудлага гэрэгт нь харвал нөгөөх дугаараас байлаа. Дорж утсыг авч чагнавал сайн байна уу? Та над руу залгасан байна хинбэ? Гэж намдуухан зөөлөн дуутай эмэгтэй асуув. Аа, тийм ээ. Та үлзиймаа амж мөн үү? Гэж ээдэрсэн хоолоогоор асуугаад хэсэг чимээгүй болоход өнөөх эмэгтэй. Тийм ээ, би үлзиймаа байна. Та яраарэ хинбэ? Гэж дахин асуув. Дорж хоолоогоо засаад би Дорж байна. Хурандаа Дорж гэж аваа цаваа дуугарч чаджээ. Харин эмэгтэй чимээгүй болж хэдэн мөчийн дараа хингэнэ Дорж мөн гэж үү? Гэт нэг шиг сонсогдов. Хоёул чимээгүй болсны дараа тийм ээ мөн гэж Дорж баярлан хашгирав. Ийхүү тэр хоёр аваа тайвширч баахан ярилцаад уулзахаар боллоо. Хэрэг дургуйцахгүй бол манад хүрээд ир гэж Дорж гэртээ өрөв. Үлзиймаа за тэгэлгүй яах вэ гэд гэрээг нь заалгаж авлаа. Дорж сая л нэг сэтгэл нь уужирч хажууд минь үлзиймаа ирэх гинэ гэлээ. Өчигдөрхөн хүүнд баахан юм авчирч өгсөн тул гадагш гарах хэрэг гарсангүй. Зочноо хүлээж авах бэлтгэл хийж эхэллээ. Хөгшөөн энэ удаа чөдөрт хэлээд хэрэггүй байхаа. Үлзиймаагийн яриаг сонсъё. Бас чөдөр уулзан гутаа өнөр тосвол юу ч болох вүлээ гэж хэлэлцэв. Цагийн дараа хаалга цохиход хажид хаалгаа нээж өгөв. Намхан махлагдууд ээжин сайхан эмэгтэй. Энэ Дорж хурандаагийнх мөн үү? Гэхэд хажид тийм ээ мөн гэж инээмсэглэн өгтөв. Тэд мэдлээд бисээ гэрвшингүй харсаар хоёр л цувран гэрт оров. Самдан өөрийн цөөн хитэн мал дээр нэгдлийн 500 тонн хариулдаг байв. Охиноохоо тийм хүн болгосон тул тэр хоёрт хүн шиг хэрэгтэй юм байсангүй. Охин оюутан байхдаа зуны амралтаараа овоо ганц 2 сар аав ээжтэй нэмэртэй эдээ цагаан авч өгөөд явдаг байв. Эхнэр нь үе өвдөж хэвтэх учир самдан гэрт орж гадаа гарч эрийн ажил хийх тул амрах завгүй шахуу зүтгэсний хүчинд нэгдэлтэй нэр хүндтэй сайн малчин шагнал урамшил бишгүй л авна.
Ясны хөдөлмөр шулуун шударга зантай төмөн олондоо им там барьчихдаг болохоор хүмүүс ч чадах ятгаараа туслана. Ийхүү нэг л мэдхэд охин нь гэрлэж хотын томоохон эмнэлэгт эмчээр ажиллаж хөргөнэн цэргийн хүн учир завч үлээгүй болохоор жилдэл нэг удаа амралтаараа ирэх болсон тул хоёр хөгшөнд амаргүй болж ирэв. Охиноо төрхөдөж очиж амжихгүй хүнээр шүлнийхэн сүү цагаан мэдээ явуулж хаад зэхүүгээ харгасан гэхээс дахиад очимоор л санагдана. Тэгж байтал түр нийгэм солигдож нэгдлийн ялтай малыг тушааж ховдөө цөөн малтай үлдэв. Энэ нь самд нэг бодлын санаа зовох юмгүй амар байлаа. Нэг өдөр алдсан хэдэн адууга хайж яваад дурандаж байтал айл байдаггүй газарт нэг боргэр бас ойролцоох толгой дээр баахан хөөхөд хэвтэж босоод байхаж. Юу айл ямар хөөхөд юм бол гээд явж очвол навсгар уранхаа дээлтэй хөлнөцгөн 12 орчим насны хөө тарганы тошин дээр сууж байв. Самдан "За хөө, анги олц хэр байна да?" гэж өхөөрдөн инээмсэглэн асуухад хөөн дийж нөөрэ ханцуугаараа шударснаа. "Байдгүй шүү. Энэ муу хах малтарчихсан байна" гэд жижигхэн бор гараараа нэг муу хариугүй хавхтай үзэж тарж байлаа. Самдан бууж хавхыг үзээд "Энд чи бит хоёр засагдахгүй үед байна уу? Танаа хаана вэ? Хэний хүү лээ?" гэж асуухад хөө урангийнхан хавхаа харж "Нэрээ тийм бололтой. Манайх тэр доор байгаа ганц гэр" гэж хэлэв. Тэгээд дахиад л чулуугаар нүдэж эхлэхэд "Наадах чинь бүтэхгүй өмнө араар сундалчих. Ахын гэрт чи өргөд өгье" гэхэд хөө хэсэг азанснаа. "За тэгээд" гээд мордов. Дорч хөөг гэрийн гадаа буулгаад морио тушаад гэрт орвол 13 орчим насны охин галзарт хэвтээд унтаж буй бололтой. 6 орчим насны халтар охин эхийнхээ араар цухын нүдэ бүтээлхэн харж байв. Их нь охиноо цааш түлхээд галынхаа аманд сууж яаж тулган дээрх тогооруугаа харна. Самдан амар мэндийг ирж суух сандал хайснаа шорон дээр өвдгөөнүүлэн суулаа. Хазгаа тулган дээрх устай тогоо харагдана. Эмэгтэй аягаа нэг шүүрч тавих нь ус яаж өгөх гэж бодсных биз. Самдан "Та хэд хизээ энд буугав? Хэд хоногийн өмнө харагдаагүй дээ" гэхэд эмэгтэй нэг их удаагүй гэж солхон хариулав. "Аа, тийм баха. Хаанаас авч байгаа лээ?" "Бид ч холоос авч байгаа уу. Танаа нутгийн баруун зах руу орж явтал нэг машин өвдрээд жолооч нь машинаа засчаад ашгүй нааш нь төхүүлээд орхилоо. Таньдаг аль би юу? Цаашаа хаа өрх юм?" "Таньдаг аль байхгүй. Нэг гайгүй аль бараадчихал санаатай" гэд эмэгтэй зовнингуй царайчлан харна. "Ядарч яваа болсон байна да. Манайх бүл цуутэй. Ганц охин хотод суудаг. Хөгшин бит хоёр л байдгийг. Дургуцахгүй бол манаагаадаа буухгүй юу да" гэхэд эмэгтэй ихэд баярлаж байгаа бололтой. "Юу ч дургуцах вүлээ. Ёстой тартагтаал тулж амдаа ах минь" гэж нүдэндээ нулимс цээлэгнүүлэн хэлв. "Би та хэдийг маргааш ирж авъя. Одоо харин хүү надтай яваад жаахан хаал ундны юм аваад ир" гэхэд тэдний царай баярлсандаа нүдэн сэргээд ирэв. Хүүч "За тэгье ахаа" гэд хамт самдантай цуг гарав. Тэгээд өрөвцөндөө арай л нулимс тусаах төгсөн самдан тороотол хараад хоцрох их охин хоёрыг эргэж хараад "Хүн ингэтэл ядрах гэжтэй. Хаанаас аваа юм бол доо" гэж бодсоор харив. Гэртээ очиод жоохон борц цайны идээ сүү тараг өгч номхон моринд ганцглан буцаав. Маргааш нь самдан тэднийг авчирч гаднаа буулгаад сүүний гэртээ тэднийг оруулж навсгар бор гэрийг нь тоордон сайлын гэр болголоо. Тэдэнд гэрт байвал зохих бүхнийг бүрдүүлж өгөөд хүүхдүүдийг усан давангаа усанд ороод байж байгаарай өвөө нь та нарт хувцас аваад ирье гэд том охиныг дагуулan төв орж дарга даамалтай уулзаж тэднийг бүртгүүлээд бүгдд нь дотуур гадуур 2 ээлжийн хувцас авчирч өгөв. Самдан өвгөн сэтгэл амарч хөөхий бүсгүй ихэд санаан зовж байгаа бололтой. Ингэж тэд ахаа ижи болон хин хиндээ ач тустай сайхан амьдрах болов. Хэдэн хөөрхөн хүүхдэн тустайч гэж жигтэйхэн. Хар тал нь найдвартай болсон тул самдан их нэртэйгээ хөрөөнийдөө очиж эмнэлэгт үзүүлж эмчлүүлв.
Хөөрхөн эмэгтэйг Думааг нь 40 гаруйхан настай 3 хүүхэдтэй хаа холоо савж байсан энэ бүсгүй зөв газраа зөв хүнтэйгээ учирсан нь хин хиндээ бурхны бэлэг гэж бодцгооно. Думаа болон хүүхдүүд нь ажилсаг шудрах тул самдан өөрийн мал хөрөнгөнд санаа зовхоо болив. Самдан өвгөн ингэж 6 намыг нутаг гажигдах зөөлгүй авч явсаар. Том баг 2 охин хөөгийн хамт сумын сургуульд оруулж байранд суулгав. Амьдрал сүрхий жигдэрч том охин 8 дугаар анги төгсөөд мал маллаж ээжтэй туслах гээд сургуулиас гарчээ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч Думаагийн хүү мөнхөө том охин 2 өөрсдөд нь өгсөн хэдэн малаа самдангийн малтай сайн маллаж буянт сүргэн өссөөр. Анх Думаагийнхыг авчиж гаднаа буулгаж хүүхдүүдэд нь баахан хувцас хунар авч өгөхөд гайхаж атаархсан хүмүүс самдан их зантай ирэм нэг л их томоотой тогтоо царайлж хаад байсан. Төрсөн нутагтаа олон хүүхэдтэй залуу авгаатай байсан гин. Тэднийг авчраад гаднаа буулгачихсан гин. Гэлцэн ганц нэг ховчин живчин авгаа нарын уг нилээд шугуулад авсан аж. Энэ яриа эхнэрийнхэн чихэнд хүрсэнж худал цуурхал болохоор огт тоосонгүй. Өөрөө ч би муу гэрийн ажилдаа тус нэмэргүй муу өвгөн минь гадаа гэртгүй ганцаар зүтгэж байгааг мэдсээр байж хэдийдээ миний хань хаа тэр хол явж эхнэр хүүхэд эргүүлж явах билээ гээд сууж байдаг болохоор ховж ивч тэгсгээд замхарч. Амьдрал аваа аятаа өргөлжиж байтал охиных нь хадам ээж өөд боллоо. Өр хүүхдийг нь харж ар гэрээг нь авч явдаг хадам ээж нь сар орчим өвдөж байгаад нас барсанд чимээ үлзий хоёрт хүнд гарц тохиолоо. Хүүг нь 4-5 нас хүртэл өсгөж чөлөө завгүй ажилтай хүмүүс ар гэртээ санаа зовхгүй ганц ёо гэж хэлж үзээгүй ихийгээ өөд болсонд тэр хоёр маш их харуулж өгөөлж байлаа. Бусдын өвчнийг ангааж эмчилдэг аав охин 2 ийхүү өөрийн хүнийг алдсандаа харамсаад баршгүй. Думаагийн охиныг 18 хүрдэг жил самдан хот явсан хойгоор тэднийг нүүлгэж ирсэн жолооч ирээд аваад явчихсан байв. Самдан ирээд юун ямар хүнд охиноо өгөөд явуулсан асууж шалгаахад Думаа тэр хүн ер сайн хүн биш нэрийг нь Дамаа сүрэн гэж хэлсэн. Биднийг хүн амтан чүгүй газар буулгаж орхичхоод та нараас юу ч авах юм билээ гэснээ чамтай нэг унтчаад явъя гээд 2 томыг холоос ус аваад иргэж явуулж хаад жаахан охины минь дэргэд намайг хүчрхийлсэн. Дараа нь за яах вэ? Бас дайжгүй л эмгэгт оромжлоод охиныг чинь насан туршээр ирж авна. Олон юм яриад байваа. Би чинь шоронд олон жил болсон хүн. Та нарыг наад овоохойтой чинь хааж байсан олоод шатаачхан шүү гэж занаад яваад өгсөн. Би охиныг томрох тусам тэр хүн хизээ ирэх бол гэж төгшөөд байх болсон. Би төрөнд гэрээ шатаалгаж байсан болохоор тэр өвгнээс нь айхаад танд хэлж чадаагүй. Бидний гайгаар танаагч бас шатаалгачих юм болов уу гэж айгаад охиноо өгөөд явуулчихлаа. Охин ч бас тэгэж бодсон байх. Ингээд Думаа уйлан хайлан самданд ярлаа. Самдан түүний нэрнээс цаашгүй учир яаж чадсангүй. Гэхдээ л сумын төлөөлөгчд хэлж тэмдэглүүлжээ. Ийхүү цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч Думаа охиноо өрөвдөн сэтгэл санаа тайвангүй байтал өнөөх Дамаа гихч мантайсан хөөхөн хүү тэрврээд охиныг нь дагуулад ирэх нь тэр. Самдан уулзаж хатуухан ярих гэтэл охин нь дажгүй байгаа бололтой өнгө зүртэй дөрөв харагдахаар нь Думааг охиноосоо сайн асуу болж байгаа юу инээ тэрэгээд гэхэд гайгүй юм шиг байна гэсэнд за тэгвэл хүний дундуур ороод юу гүгээд орхижээ. 3 хоноод Думаагийн хонноос 2 хон хийж баахан эдээ цагаан ачаад явчихав. Ээж дүү нартаа юухан хээхэн авчирч өгсөн охин нь санснаас дайжгүй байгаад Думаагийн сэтгэл аваа амарч нэг их уймрахгүй хөнгөн шингэн болсон харагдав.